За сайн байцгаана уу манай Шорон Махбаттай өхөр охин материал ордныхны маань 9-р сарын 25-наас 9-р сарын 30-ны хоорондох ерөнхий төлөв гэсэн онцлог эхэлж байна. За манай Шорон Махбаттай улсууд бол одоо энэ хугацаанд одоо тун сайхан байх нэ л гэж харагдаж байна. За энэ дээр одоо сайхан хайр эрхэн сайхан одоо билег сэлт хүлээж авах нь байна тийм ээ. За энэ дээр одоо яг би энэ дээр нэг юм харж байна л да. За нэг юм ах トゥ амрах садантайгаа хамтарч хийж байгаа юм бизнес одоо нэг зүгээр явж яснаа одоо гинт одоо гацалтанд орсон юм аа. Аль эсвэл ямар нэг байдлаар одоо ямар нэг шалгууртад тулгараад одоо тэрнээс цааш явах байцсан юм шиг. Ийм байдал харагдаж байна. За ийм одоо бизнес одоо ийм юу гэдгийг харьцаач гэдэг юм уу мөнгө төгрөг ажилтай холбоотой бизнес л байна л да. Ийм байгаа бол одоо та энэ 7 хоногт одоо болохоо шийдэх, дуусгахаар шийдсэн юм шиг эсвэл одоо өөрийнхөө бизнесийг эхлүүлэхээр шийдсэн юм шиг ийм байдал харагдаж байна тийм ээ. За мөн одоо энэ дээр шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол энэ 7 хоногт гаргах нэ гэж ойлгоорой. За энэ дээр одоо та эргэлзээ харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг энэ дээр хэлсэн байна л да. Та бол good enough юм аа тийм ээ. Тийм учраас одоо эргэлзээд одоо би чадах болоо би ингэх болоо гэсний хэрэггүй та чаднаа. За юу нэгдүгээрт нь хоёрдугаарт нь гэх юм бол аялал харагдаж байна тий хол ойрын аялал хийсэн байдал харагдаж байна тий. За энэ дээр одоо мөн одоо энэ дээр одоо би түрүүн хэлсэн хайр сэтгэлийн асуудал одоо юу ах нэ гэж тийм ээ. Чухал эсвэл одоо их хөндөгдөх ч гэдэг юм уу. За энэ дээр одоо өнгөрсөнд яг энэ 8 дугаар сар гарсан байгаа. 8 дугаар сард одоо танилцсан гэдэг юм уу ярьж эхэлсэн ч байж болно тийм ээ. Ерөнхийдөө нэг тийм загтлаар харилцдаг нэг холын хүн байсан бол тэр хүнтэйгээ уулзах учрах тийм ээ. Мөн одоо тэр хүний хоёрын харьцаа одоо гүнзгийрэх тийм ээ. За энэ хүн одоо жишээлх юм бол таныг одоо авч явах гэдэг юм уу танд одоо бэлэгсэлт одоо юу ч гэдгийг ийм өгсөн харагдаж байна. Эсвэл одоо энэ дээр бас карма гэж юм л та. Тэгэхээр зэрэг good karma ирж байна гэж ойлгож болно тий. Ямар нэг байдлаар та бэлэгсэлт одоо хорвоо ертөнцөөс одоо энэ хүнээр дамжуулч гэдэг юм уу. Аль эсвэл одоо таны хийсэн ажлын одоо үр дүнч гэдэг юм уу. Тийм ээ. Ямар ч байсан юм бэлэг сэлт хүлээж авсан холоос ч үйж болж байна тийм ээ. За ийм байдал харагдаж байна. За энэ дээр одоо би түрүүний хэлсэн хорвоо ертөнц бол одоо таны талд ажиллаж байна. Эргэлзээ хэрэггүй тийм ээ. Өөрийнхөө юм хийгээд үзээрэй гэсэн ийм харагдаж байна. За тэгээ энэ хүнтэй одоо date night харагдаж байна. Тэгээ энэ хүнтэй одоо уулзах учир. За ингэснээр одоо энэ харьцаа бол одоо дэрлэлтэнд хүрэхээр ийм сайхан харьцаа болж магадгүй харагдаж байна тийм ээ. За энэ дээр уулзаад ярихаар зэрэг энэ хүн одоо таны багын найз юм уу бага ангийн хүүхэд байсан байж харагдаж байна байх магадлалтай тийм ээ. За энэ дээр одоо бас нэг юм хэлэхээр энэ одоо хүнч гэдэг юм уу энэ харьцаа бол нэг тийм их хурдан болох юм биш харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг энэ харьцаа бол нэг жоохон цаг хугацаа энэ хүн бол нэг жоохон удаан байж магадгүй те энэ дээр да төвчээртэй сайхан хандаарай тийм ээ. Энэ бол одоо сайхан одоо таны soulmate одоо таны хань ижил байж магадгүй ийм харьцаа байх нь байна шүү. За тэгээ энэ дээр би хэлсэн тийм ээ сайхан бэлэг хүлээж авна. За энэ дээр мөн одоо их мөнгө төгрөг хүлээж авахар харагдаж байна тийм ээ. Энэ одоо таны hard work is paying off гэж энэ дээр хэлсэн байна л да. Тэгэхээр зэрэг таны урьд хийсэн одоо янз бүрийн хөдөлмөрийн үр шимээ хүртэх нь байна. Ямар ч байсан их мөнгө төгрөг орж ирэх нь байна. Бэлэг сэлтээр дамжиж юм уу эсвэл одоо бэлэн мөнгө ч юм уу тийм ээ. Ийм сайхан abundance. Тэгэхээр зэрэг одоо ямар ч байсан ийм сайхан 7 хоног байх юм гэж харагдаж байна. За тэр single хүмүүс шүү тийм ээ. За манай одоо
хосуудтай хүмүүс бол одоо таны одоо ямар нэг addiction одоо хосын харьцаанд нөлөөлж байна гэдгийг бас ойлгоорой. Энэ дээр одоо зөвхөн арх тарснаас гадна тийм ээ арх тарс ээж болж энэ мөн одоо их ажиллах тийм ээ эсвэл одоо obsessed something тийм ийм одоо өөртөө одоо сайн мэдж байгаа илгүү дээ. Ийм үйлдэлүүд одоо таны ийм зан аран шинж гэдэг юм уу одоо таны хосын харьцаанд нөлөөлдөг юм байна шүү гэдгийг ойлгоорой. За мөн одоо энэ машин техникт одоо осол аваад машин техник эвдэрч гэмтгээс ус одоо болгоомжлоор мөн эрүүл мэндийн асуудал дээр анхаарна шүү. За ийм мессежнүүд байна. За энэ холоос ирж байгаа энэ холоос хүлээж байгаа хүн бол бас гадаад хүн байх магадлалтай зарим нэгэн шүү тийм ээ. За мөн одоо холоос одоо хол харьцаж байсан хүн ирхэн түрүүн хэлчихсэн тийм. За ийм магадлалтай юм байна. За ингээд тун сайхан 7 хоног болохоор харагдаж байна. Ингээд та бүхэндээ одоо 7 хоногийн ажил үйлсэд нь амжилт хүсье. Дээрх 7 хоногт би 10 дугаар сарын ерөнхий төлөвийг уншин та бүхэн хүлээн авч үзээрэй. Ингээд та бүхэн хувийн уншлага сонирхож байгаа бол миний Facebook page болох Монгол Star Tarot гэдгээр ороод одоо мэдээлэл аваарай. Баярлалаа баяртай.